Сайн цаана үзэгчдээ улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж буй баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжигч эх оронч Монгол нэвтрүүлэг үзэгч та бүхэнтэйгээ мэдчилж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар улс үндэсний дархлаа болсон өв соёлоо түүчилсэн гэгэн сайхан үйл ажиллагаа явуулдаг ээжэ брендийг онцолж байна. Ингээд үзэгч та бүхнийгээ ээжэ брендийг үүсгэн байгуулагч Суудмаатай уулзуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Танаас энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр хоёулаа үзэгчдэд тийм ээ энэхүү сайхан гэгээлэг үйл ажиллагаатай ээжэ брэнд маань одоо хэдэн оны түүхтэй вэ? Бизнесийн гараага хэрхэн эхэлжээ гэдэг сэдвээс хоёулаа үзэгчдэд танилцуулъя тийм ээ. За тийм. За манай ээжэ брэнд маань одоо байгууллагатаа 4 жил болж байгаа. Анх 2021 онд ээж болсонтой холбоотой ээжэ брэнд маань анх бий болсон. Нэг жоохон хүндрэлтэй төрсөн учраас хөхүүл төрний хэрэгцээ надад бий болсон. За ингээд олон улсад ээжүүд маань хөхүүл төрийг ямар төвшөнд хэрэгжилж гэн ямар дэрнүүд байдгүй гэж судалж агаад Аз хүний бие онцлог тохирсон. Тэр дундаа Монгол ээжүүдэд хамгийн тохиромжтой байхаар бодолцоод анх хөхүүл төрийг гаргаж эхэлсэн. Судалгаан дээрээс бас амьдрал практик дээрээс тулгуурлаад бас энэхүү брендээ үүсгэсэн байна шүү дээ. Тийм. Манай нөхөр битээр хоёлаа ижлэхний мэрэгжилтэй ландшафтны архитектор. Битэрийн мэрэгжил маань одоо ингээ өдөр тутамдаа манай гэр бүлийн бизнест илүү хэрэг болдог. 2016 онд сургуулаа төгсөөд за тэгээд хамтдаа энэ бизнесээ эхлүүлж байлаа. Тий. За тэгээд нэг хөрхөн охинтой. Одоо охинд маань юу хэрэгтэй вэ? Тэрнээс л манай бизнес эхэлж байсан. Анх нөгөө төрчүүд ээжүүд маань нөгөө дөнгөж анхлан төрөгч учраас нөгөө хүүхдээ яг зөв хөхүүлж чадахгүй бүгдээ суугаал бүгдээ сухаар нуруу өвдөн толгоо өвдөн хуян хөөрөн тэгэл баг зэргийн үлмийг ингээ өргөөд ингээд нөгөө яг хүүхдээ ингэж амлуулахад аюу хэцүү байдаг. А яг тэр үед болохоор яг манай хөхүүл дээр маань ингээд 10 см өндөртэй учраас ингээд хүүхд твтгэхэд тухтай. За тэгээ хөхүүл дээр маань дан ганц ээж хүүхдээ хөхүүлээс гадна хүүхэд одоо 6 сартай болоод яг суу сурах үед нь болохоор бас хөхүүл дээрнийхээ дотор талын хүүхдээ бас суулгаад бас хэрэглэж болно. Бас тийм ач холбогдолтой байдаг. Тэгэхээр олон талын ус ач холбогдолтой байх нь. Нэг удаа хөхүүл дээр авсан мах тэрийг бол ингээл айгүй олон жил хэрэглэхэд бол яахчгүй. Жирэмсний дэргэд сонсч байсан болохоос яалтчвал хөхүүл дээр гэж сонсч байгаагүй юм байна л да. Монголд бол одоо яг ингээл хэрэглээд одоо л ээжүүд маань тасч болохоос яг гадаадд бол ерөөсө бүх төр хэмлэгүүдэд нь тэгээ төрсний дараа бүх ээжүүд бол яг хөхүүл дээр бүр хэрэглээд бүр хөвшсөн байгаа. Энэ хөхүүл дээр маань болохоор ерөөсө Монголд яг ганцхан манах хийж байгаа. 21 оноос одоо ч 25 манах гарч явж шүү дээ тийм ээ. Энэ хугацаанд нийт одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргав. За манайх нийт 10 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. За үүнээс гадна болохоор манайх цэвлэг үрэх ёслолын цогц үйлчлэгээ үзүүлдэг. За үүнд болохоор цэвлэгний багц, цэвлэг үрэх ёслолтой өмсөх цамц уламжлаж, мөн цэвлэг үрэх ёслолын чимэглэл гэсэн үйлчлэгийг гаргадаг байгаа. За бид одоо манай цэвлэг үрэх ёслолын тайз чимэглэлээр орж ирсэн байна. Одоо жишээлбэл энэ одоо бартай хүүхдийн цэвлэглэлийг өнөөдөр ингээд энд бэлтгэсэн байна л да. Одоо цагаан сар гараад шинэ нэг гэдэг чинь тэгэл хаврын тэргүүн сарын шинэ нэг ихдээ хүүхд охтууд маань үсээ аваад эхэлнэ. Эхэлнэ шүү дээ. Тийм. Одоо энэ жил бол одоо бар жилтэй охтууд маань үсээ авч эхлэх нь байна. Хөвгүүд маань болохоор одоо намар туулай жилтэй болон хөржилтэй хөвгүүд маань үсээ намар авна гэсэн. Зөв. Тэгэхээр сэвлэг үргэх ёслолын одоо маш олон одоо зан үйлийн хэрэглэгдүүнүүд байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр энийг бас танайх ингээ хийсэн харагдаж байна л да. Энэ дээр хоёлаа тайлбарлая. За манайх одоо сэвлэг үргэх ёслолын одоо багц үйлчлэгээ үзүүлдэг. Тий, багц үйлчлэгээнд нь одоо жишээлбэл энэ хүүхдийн мэлалганы цүнх. Тий, жишээ нь одоо энэ хүүхдүүд ямар жилтэй хүүхд байна, ямар одоо өнгө нэвэл байна гэдгээр манайх энэ одоо багцуудаа гаргацдаг. За энэ болохоор одоо нөгөө мэлалганыхын цүнх байж байна. Тий, за ингээд энэ сэвлэгийн уутаа. Тий, сэвлэгээ хийх уут нь байж байна. Одоо домондог тийм ээ. Домын модон гутгах нь байна. Ингээ модон айч нь байж байна. Өвгүүд маань ямар хөөрх юм бэ? Мод утгаар домондог. Охтууд маань зүүн шанаанасаа модон айчаар домондог. Тийм. За тэгээд багцан дээр минь нэмэгдээд энэ манай нөгөө одоо хийж байгаа хүү хадгалах хайрцаг гэдэг нэртэй шүү дээ тий. Тэрний маань одоо энэ сэвлэг үрэх ёслолд бас ингээ багтаад явна. Ягаад гэвэл эндээ сэвлэг хадгалах хэсэгтэй. Тийм болохоор ингээ эко модтой хайрцаг маань цуг ингээ бас багцанд маань ороо явчих юм байна тийм ээ. Сэвлэг үргэх ёслыг манай монголчууд айгүй их хийдэг болсон байна. Тэ ресторан хийдэг болсон байна. Гэртээж бас хийдэг болсон байна. Манай энэ чимэглэл болохоор ресторанд очивол одоо рестораны тэр сэвлэг үргэх ёслын яг хоймор болж өгдөг. Монгол ахуйгаа харуулсан сэвлэг үргэх ёслол чинь уран том одоо зам үлийн нэг гэж явдаг. За тий. Айл гэр одоо гэртээ бас хийж болно. Гэртээ хийвэл бас муу адилхан манахыг захиалаад аваад хоймортой засуулаад тэгээд гэртээ цомхон ялангуяа охтууд бол одоо арай бага хийдэг штэ нөө найр наадам. Тийм болохоор гэртээ их хийдэг охтууд. Тэгэхээр ингээ манайхыг бас хараад захиалаад хийчихдэг. Манайх болохоор өөрөөсөө
очиж өгсөрж бэлдэж засч өгөөд буцаагаад баярын дуус харна. Өөртөө очиод авчдаг. Үйлчлэгээ маань ямар үнэ үнэтэй яг зах зээлд ер нь ямар үнэ үнэтгийг барьж ажиллаж байгаа. За чимэглэлийн хувьд болохоор яг түрээс нь нэг өдрийн 350 мянган төгрөг гэдэг. Энд болохоор бид нэр өөрсдөө аваачаад очиод чимэглээд өгнө. Дуусгаар нь очиод авчина. Ерөнхийдөө үний хувьд бол маш боломжийн. За яг ижил хэмжээний үйлчлэгээ явуулдаг шинэ шаарн чимэглэхэд бас л яг 250-аас 350 мянган хооронд байдаг. Тэгэхэд манайх болохоор 350 мянган үйлчлэгээтэй мөртлөө илүү үн цэнтэй. Дээрээс нь бид баг нэг айл нүүж байгаа юм шиг л очдөг. Тийм. Тэгээ дээрээс нь нөгөө жижиг биш энэ хан маань жижиг биш авдар дандаа юм том юмнуудыг ингэж зөөвөрлөдөг учраас илүү ажиллагаа ихтэй байдаг. Монгол ёс заншлын юм зүйлийг одоо маш сайн судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо буруу зөрөө юм одоо хийгээд хүн зуршлаад байж болохгүй. Гол юм л одоо үнэн зөв одоо уламжлалыг идэд авч тээж явах одоо үүрэгтэй хүмүүс шүү дээ тийм. Тийм болохоор судалгаа шинжилгээ сайн хийж хал. Тэгэл хоорондоо ярилцаал. Тэгэл зургийнхаа одоо зураачхтайгаа сайхан ярилцаад ингээд зураг гаргадаг. За энэ манай цэвлэг үргэлжлэгээд энийг одоо баннер гэж нэрлэдэг байгаа. За энэнийг болохоор манай хомортой байдаг. Одоо цэвлэг үргэлжлэж өөрөө юм өрөөл хайрлсан тийм цаахан баяр. Тийм болохоор энэ одоо өрөөлийн үхтэй баннер гэсэн үг. За энийг болохоор манай бас ихч хийдэг. Тийм манай ихч өөрөө энэ цэвлэг үргэх ёслол гэсэн энэ өрөөлийн үг нь өөрөө бас зохиож ингэж анх гаргаж ирсэн. За тэгээ нөгөө нэг зарим хүмүүс чинь зочид чинь ингээд нөгөө хүүхдийн цэвлэгэнд хүрэхтэй одоо ингээд өрөөл хэлэх гэхээр нэг жоохон болж өгдгөө оргиод идэх ш. Тийм бол сайхан ишгээ харж байгаад энийг сайхан уншаад хүүхдээ сайхан өрөөл харилцдаг. Манай гадаадд байгаа монголчууд ч бас хүүхдүүдийнхээ сэвлэгийг бас аавна дахин өргөн тэр их захиалж авдаг манайх. Гадаадын ер нь ямар орноос ер нь захиалгаа? Тий Ази орнуудаар их авсан, Америк руу, Европын орнууд руу ч гэсэндээ айгүй их захиалж авдаг. Хорим найрлуулж чиглэсэн байгаад болохоос яг энэ хүүхдэд энэ нарийн гоё нандин те дэгж аягтай өвсөлөд хийсэн ийм арга хэмжээ зориулсан тайз бол ер нь одоогоор байхгүй байх гэж бодож байна. Тийм. Анх нөгөө бид нөгөө өөрийнхөө охины цэвлүүрх ёсол одоо ингэ төхөөд ирсэн чи хоёлаа судалж эхэлсэн л те. За хоёлаа хүүхдээ яг ямар плаж өмсөх үү, ямар цамц өмсөх үү, дээрээс нь за хоёлаа олон хүн ирэхээр ресторан хийх болдог. За ресторан нэгээд хийхээр орчин ямар байх вэ? Орчиндөө илүү анхаарсан. За ингээд яг хүмүүс ингээ гаднаас ороод ирэхэд илүү гоё тийм монгол хэрийн яг тийм хоймор эсхийг харуулахаар тийм гоё орчинтой байвал гэж бодоод тэгээд анх яг энэ чимэглэлээ бол хийж эхэлсэн. Сэвлэгний багцад маань болохоор юу байгаа вэ гэхээр мелалганы цүнх, сэвлэгийн хуут, модон хутга, модон хайж, хадаг орсон байгаа. Мөн дээрээс нь хүүхдийн өмсөх плаж, эмэгтэй хүүхд бол плаж, эрэгтэй хүүхд бол цамц орсон байгаа. Ерөнхийдөө бүх үйлчлэгийг бас нэг дороос яг нөгөө өвсөлийнхаа дагуу энэ сайхан цогц үйлчлэг авах боломж нэгдсэн байгаа юм шүү дээ. Илүү нөгөө залуу хүмүүст яг цаг завын хэмнэх талаасаа хөл дэрний дараагийн бүтээгдэхүүн маань болохоор хүү сэвлэг хадгалах хайрцаг байгаа. За энэ хайрцаг маань болохоор ямар очиртай вэ гэхээр бид нар чинь нөгөө монголчууд чинь хүүхдийнхаа хүүийг цэвлэхээр нөгөө хадгалдаг шүү дээ тийм шүү дээ. Нандин хадгалдаг тийм. Өөртөөгөө ярилцчаад ерөөсөө хүүхдийн хүүийг хадгалдаг. Дээрээс нь цэвлэгийн нэрийг гээд хүүхдтэй холбоотой хамгийн нандин зүйлсийг хадгалдаг тийм хайрцагтай болъё хоёлоо гэж бодож байгаа. Тэгээ яг энэ хүү хайрцаг байсан. Миний бүтээлүүдийн маань бас нэгэн гоё хэсэг. За хүү хадгалах хайрцаг маань болохоор эко модон бас хайрцаг байгаад байгаа. Одоо хүүн цөглөхөөр хадгалах сав болддог шүү дээ тийм ээ. Анх одоо бид нар тийм л асуудал тулгарч байлаа л да. За тэгээд ингээ хүүг нь хийчдэг, хадгалцдаг юм одоо шилэн юм орохтой. За дараа нь хүүхэд том болоод цэвлэгийн үсийг авахад ирэхээр одоо дээжнээс нь аваад энтэй хийгээ хадгалчихна. За энд болохоор одоо юу вэ тий? Нандин зүйлүүдтэй бас юу ч байж болно. Тэрийг хийгээд хадгалцдаг юм эко модны хайрцаг. За тэгээд жил бас манайх чинь 12 жилийн одоо юмнууд хийдэг болохоор юм 12 жилээрээ бүх хайрцагнууд маань гарна. Энэ шил нь болохоор юм ариутгсан вакуум ийм шил байдаг болохоор одоо хүүхдийн одоо хүйг хийж хадгалсан ч тэ сэвлэг үсийг хийж хадгалсан ч гэсэн нөгөө удаан жил одоо яг хэвээрээ байж байна. За тэгээ хүүхдтэйгээ том болохоор ч юм уу тийм айлгээр тусдаа гарахаар нь ингээд одоо бэлгэлчих болно. Дамжуулахад тийм үү. Хэрэглэхэд юм олон жил хэрэглэх боломжтой гэсэн. Тэгээ яг 12 жилийг 24 дүртэйгээр гаргасан. Тэгээд хөвгүүд цамц октодод палаж, мөн дээрээс нь цамц палажныхаа дотор талд өмсгөр подолк бас гаргасан байгаа. Хүн хүчний үед одоо та хэд маань хэдүүлээ ажиллаж байгаа. Манай үйл ажиллагаанд бол яг хүн хүчний хувьд бол 10-аад хүмүүс байдаг. За үүнд болохоор яг бит хоёр мөн манай зураач ах
Мөн манай ойдлыг хийдэг 3 хүн байгаа. Дээрэс нь хэвлэлийг хийдэг бол 2 хүн байгаа. Мөн битээр тусалдаг бас дүүнэр туслахуд маань бас байгаа. Дэмдэмдээ тий ажлаа сайхан хуваалцаа зохицуулаад ажиллаж байгаа нь сайхан санагдаж штэ. Тийм. Бид яг одоо манай үзүүлгийн өрөөнд ороод ирсэн байна. Өнөр сайхан төвчүүлсэн байна шүү. За баярлалаа. За тэгэхээр бүтээгдэхүүнүүдтэй танилцъя. За 12 жил маань болохоор тус бүр өөр ингэсэн дөрүүдтэй. За энэ эмэгтэй туулаж ирэхэд одоо ингээд сүү цацлаа өргөж байгаа бол эрэгтэй туулаж илнэ. Морин уур тоглож байгаа тий. Энэ бүх санаа ер нь хэрхэн яаж төрдөг вэ? Битэр чи өөрсдөө нөгөө багасаа хөдөө эмээ өвөө дээрээ өссөн учраас илүү нөгөө Монгол ахуй соёлтойгоо ойрхон. За тэгэл би одоо шинэ илүү эмэгтэй дүр дээр ажилладаг бол манай нөхөр илүү эрэгтэй дүрний юм бай. Тэ одоо шинэ бүгдээрээ эрэгтэй өмсөж байгаа морин хуур тоглож байна. Ном саадгаа өрж байна. Эмэгтэй дүр нь болохоор илүү гоё тийм хадаг бариад огтж байна. Хувийн цацлаа одоо сүү цацлаа өргөж байна. Дандаа өөрсдөө хоёлаа дүр дүрээ хувааж аваад энэ ийм байвал илүү зүгээр юм байна. Илүү хүүхдэд одоо нэг өв уламжил ахуй талыг илүү харуулъя гэдэг талаасаа энэ дөрүүд маань бол гарсан байгаа. Битээр ер нь ингээд гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээ илүү урт настай, дээрэс нь материал талаасаа илүү хүүхдтэй илтэй, нөгөө талаасаа байгальтай илтэй одоо нэг удаагийн биш илүү он удаан жил хадгалах байдлаар бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. За энэ 12 жилтэй саналууд маань болохоор бүгдээрээ хөөрхөн яг хүүхдийн юунд насанд тааруулсан хэмжээтэй тэгсэн мөртлөгөөсөө даацын хувьд болохоор том хүн суусан ч яахчгүй. Дээрээс нь мөн хальтрахаас болгоомжлоод доор нь юм хөрх юм оймстай. Оймс өмсөлцсөн байна шүү дээ тий. За энэ хувцснууд маань болохоор охтууд маань болохоор илүү хөөрхөн плажийн загварын дуртай. Тийм учраас охтуудынхаа плажийг мэдээж Монгол дээл учраас Монгол дээлний маань зах орсон байгаа, тов шилэг орсон байгаа. Дээрээс нь охтууд маань плажийн дуртай болохоор плажийн загвартаагаар хийсэн байгаа юм бэ. Тийм. Тэгээд энэ материал нь болохоор цэвэр даав. Тийм учраас хүүхд халууцч хөлөрөхгүй одоо нэг амьсгалдаг гэсэн үг. Мөслийн даав гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг цэвэр даав учраас илүү хүүхдэд хөнгөн нэмгэн байхаар заавал нөгөө дээлэхэр юм хатуу ч юм уу ингээд нэг бие туухгүй биш. Илүү тийм хөнгөн нэмгэн байхаар бодолцож хийсэн. Мөн дээрээс нь хүүхдүүд маань нөгөө зурагтай зүйл аяга дуртай байдаг шүү дээ тий. Ер нь айл болгоны октод болгоны одоо шкаунд нэг Элса ч юм уу Ана ч юм уу байдаг бол яагаад өв уламжлалаа харуулсан нэг хүүхэн дүр ээж болохгүй шүү дээ. Одоо жишээ нь энэ манай охин болохоор хурцлтай байхгүй. Тэгэхээр ийм хүүхэн ингээд хадгаа бариад угтж байгаа хүүхэн Монгол шанхаа зүүсэн тэгээ ийм туулхан дүрээр битэр охинтой зориулж зурулсан байгаа. За тэгээд 12 жил болгон маань бүгдээрээ ингээ өөр орсон байгаа. За хөвгүүдийн загвар дээр болохоор сая октодын өвхөр жил байсан бол энэ болохоор хөвгүүдийн өвхөр жил байгаа. За хөвгүүдийн өвхөр жил маань болохоор ийм хөөрхөн түнжин тэгээд бугуулаа өөрцөн тэгээд ийм дээл хувцастайгаа ингээд иж бүрэн хувцалцсан ийм хөөрхөн дүр зурагтай Монгол төлөө шүү дээ. Энэ наалтны тухай сонирхой тийм ээ. За манай хэвлэл буюу манай хувцсны уутыг хариуцсан шийдвэр Экобанк Монголиа гэдэг газар байгаа. Тэднийх маань болохоор ерөөсө хэвлэлээр олон жил дагнаж ажилласан. Мөн дээрээс нь ерөнхийдөө хэвлэлийн 5 одоо төрлийн технологи байдаг. Энэний хамгийн одоо сүүлийн технологиор буюу энэ бол маш сайн чанарын наалт одоо шинэ угаагаад гараар угаасан ч тэр угаалгын машинаар угаасан тэр энэ одоо арилахгүй бүдгэрхгүй халахгүй. 2021 оноос хойш тий. Дав уут, эко уут болоод хувцас даавных нь хэвлэлүүдийн хамтарч ажиллаж хэвлэж өрж байна. Тэгээ маш олон төрлийн бүтээгдэхүүн дээр хэвлэлт хийж гарч байна. Одоогоор бол хэвлэлд бас шаардлага хангасан файл гэж байдаг. Тэр зүйлээ аваад тэгээ бидэд нөгөө програм дээр бас зарим зүйлийн засаад бэлдээд тэгээ хэвлэлтэнд л оруулаад яг тухайн хүссэн хувцас даавн дээр нь бид нар хэвлэлтийг хийж өгөөл гаргаж байна. Ер нь бол энэ дэлхий дээр нэг 4-5 технологи л үүдээ. 5 аргал байгаа л гэсэн үг л дээ. Тэрний одоо бидэд баг 4-ийг ашиглаж байна. Тэгэхээр яг бид нар дагнаж хийдэг болохоор бүх төрлөөр нь хийж байна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр өөр нөө технологийн хувьд нь ямар буддаг ашиглах уу, ямар технологиг ашиглах уу, ямар түүхэд материал ашиглах уу гэдгээсээ хамаарат тэр чанарын хувьд нь бас өөр гарч байгаа. Мэдээж ашиглаж байгаа тоног төхөөрөмжөөс хамаарна л да. Одоо би яг энэ хэвлэлтэнд файл бэлдээд оруулах гэж байна л да. Тэгэхээр энэ одоо ингээд шинэ гарч байгаа загвар. Маш их судалгаан дээр үндэслэж нэг дандаа органик эко байх тал дээр нэлээд анхаарал тавьж ажилласан харагдаж байна. Хүүхдийн бие чинь нөгөө хүүхд ч өөрөө ерөөдөө 0-5 наснд хүүхдийн бинцэг мэдрэмтгий байдаг учраас аль болох хүүхдэд ээлтэй биед нэвтэйхэн байхаар бодолцоо дандаа тийм органик
таав ч юм уу те хэвлэлнийхэд л хамгийн сүүлийн юм байхаар бодолцож юу хийсэн байгаа. Одоо шинэ энэ Монгол цамцны захын гэхэд одоо баг зэрэг намхан ч юм уу учиргүй шууд өндөр биш дайраад байхгүй. Одоо энэ товч шилбэний хувьд гэхэд зөвхөн өөрөөр нэмсэн тийм хатуу биш хүүхдээ өөрөө ингээд товчоо ингээд товчилж хад илүү амар байхаар ч юм уу дандаа тэгж хүүхдэд ээлтэй байхаар бодолцож хийсэн баг. Мөн хүүхдүүд маань баяр ёслолын үеэр хувцаад орхноо ингээд хатраалгачдаг штэ. За тэгэхээр бид нэр тэрийг бодолцоод за хүүхд маань одоо шинэ гүйж хагаад хувц руугаа одоо кола ч юм ундаа хасчих юм бол дотор талд нь болохоор бас юм өв уламжлалаа харуулсан подолк байвал яасан бэ гэж бодоод дараагийн бүтээгдэхүүн маань бол бид нар подолк гаргасан байгаа. За яасан хөөрхөн зургтай. Тийм. Мөн л нөгөө 24 дөрний эрэхтэй барж хилэн явж байгаа. За ингээд нөгөө хүүхд маань хичнээн Монгол цамцаа мухаа болгосон ч гэсэн дахиад өв уламжлалаа харуулсан юм хөөрхөн зургтай подолк өмсгөр бас их хөөрхөн харагддаг. Тэгээ дээрэс нь энэ подолкийг бол цэцэрлэгтэй сургуультай тийм сургуулийн одоо нэг өв соёлыг харуулсан өдрүүд ч юм өмсгөд тохиромжтой. Ер нь энэ подолк бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бол манайхаас аягүй худалдаа авалт идэг. За манайх одоо сар шинийн баяр зориулаад илүү гоёмсаг торгон материалаар юм торгон хантаа цээж өгсөн байгаа. Өний хувьд бол ер нь масс зориулсан хит үнэтэй биш. Яг дундаж үнэтэй. Тэгээ бусад бүтээгдэхүүнүүдийг бодох юм бол манайх илүү олон дүртэй, илүү олон зурагтай ажиллагаа их ордог. Ажиллагаа болон сэтгэл их ордог. Тийм бүтээлүүд байгаа, бүтээгдэхүүнүүд байгаа. Бүтүүд маань ер нь угаасаа л ганхан чамин дэгж юм байдаг тийм ээ. Энэ яасан хөөрхөн загвар вэ? Энэ болохоор нэг хурцлтэй октодтой зориулаад тийм хурцлтэй хөрх юм эсхий цүнх бас манад зарагддаг. Эсхий гэдэг маань бас Монгол үндэстний ахуй ирлээнд байнга хэрэгжүүлэх нэг хэсэг шүү дээ тийм ээ. Одоо эсхийч одоо цагаан алт гэж ярьдаг шүү дээ тийм яах вэ? Тэгэхээр энэ гоё бүтээлүүдийг уралхад одоо цаг гэдэг нь маш хэцүү байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь энэ ажлаа ер нь хэрхэн зохицуулж байна? Энэ дээл хувцас ер нь хэрхэн уралдаг юм бэ? Ерөөдөө би бол өөрөө загвар плажны загвар бол ийм бай гэж загвараа л өөрөө гаргацдаг. Эсвэр олон ойдлыг манай хоёр ойдлчин маань гүйцэтгэдэг хийдэг байгаа. За ингээд 20 жил юм ойж байна. За энэ ээж брендийн хүүхдийн хувцсыг нэг жилийн өмнөөс эхлээд хамтарч ажилласан. Тэгээ хүүхдийн хувцас ойход бол тэгээд аль болох хүүхдийн биед харшил өгөхгүй цэвэр хөвн дааваа материалтай Монголынхоо яг уламжлал улсан аргаар ойно бүгдийг нэмжиж шилэв давчин гараараа хадаж ингэж хийдэг байгаа. Өдөрт одоо ингээ хоёул гуруулаа ажилдаг. Өдөрт ингээл нэг 10 20 янзаар гарна хүүхдийн цамц палаж гэл эрэхтэй цамцууд шилэв тавьж ихтэй болохоор арай жаахан ажиллагаа ихтэй хүүхдийн палаж нь бол нэг юм тавчтай болохоор зэрэг сарай гайгүй тэгэл хийж байгаа загвараасаа шалтгаалал янзаар гаргана да. Ойдлчин хүний үед бол хүүхдүүдэд аль болохоор эко одоо хөвн даавун харшил өгөхгүй агаар сайн нэвтрүүлдэг. Одоо тиймэрхүү л материалаар хийвэл хүүхдэд ээлтэй. ээж брэнд маань одоо хүүхдүүдийг өв соёлоо танин мэдгэд бас их хувь нэмэр оруулж байгаа. За ээж брэндтэйгээ ингэж хамтарч ажиллахад одоо хүүхдүүдийнхаа 12 жилийг хараад их урамтай, зоригтой, их жаргаж хийдгээ өхөөрдөм хөөрхөн байдаг. Манай хамгийн анхны бүтээгдэхүүн буюу ээжүүдийн одоо үнэнш туслах хөхүүл төр маань байгаа. За хөхүүл төр маань болохоор бас нэлээд хөрхөө ууртай. Хүүхдээр нь хөвдөх учраас за энийг маань яаж хэрэглэх вэ гэхээр за энэ чинь юм төгжээтэй. Зөв. Бүр хэлбархан тий. Одоо бид нар бүгдээ ингэ сууч штэ тий. Суугаад энийг ингэ бүслэхэндээ хийгээд тэгээ энийг өөрийнхөө нөгөө хэмжээнд тааруулаад ингэ бүсэл чинь. За хөхүүл төрний маань материал болохоор юугаар онцлог вэ гэхээр одоо ингэ бариад үцхээр хатуу байгаа. Бариад үцхээр ерөөдөө хатуу хонхоо шалж яахгүй. Тэгэхээр энэ одоо яаж юм гэхээр илүү даацсан аавна гэсэн үг. Хүүхд маань мэдээж ингээ өдөр ирэх тусам томорно хүнд олон жин нэмэн. Тэгэхээр энэ дээр одоо ингээ хүүхдээ хөвтүүлэхэд энэ ингээл хонхоогоо шалчаад хэлбэрээ алдаад тахгүй. Энэ нь одоо ингээ өндөр байгаа учраас хөхөнд ойртоод хүүхд хөхүүлэхэд амар. Бид нар одоо ингээл мэдээ суужаад хөхүүлж штэ суужаад хөхүүлэхэд ингээ хөхөнд ойрох учраас илүү амар. Мөн өөрсдийнхөө хэмжээнд тааруулаад ингээд чангалаа сулалчин. За ээж маань одоо ямар жинтэй ч байсан бас хамаагүй хана штэ.
хүснээр энийг заавал нэг өдөр тутамдаа энийг бүслгээд авах шаардлага байхгүй. Би бол одоо шинэ яг нэг бүслэг шууд ингээл углаад яс хөвөлждөг. Гадна талын материал нь бол яг цэвэр даваа. Бүр солонгос материал юм бол. За ингээ эргүүлээд харахаар нуруунда түшилхтэй байгаа. За энэ маань бас давхар үүдэлтэй тийм ээ. Ээжийнхээ тав тух нурууны асуудал та. Тийм ингээ яг ингээ суугаад ингээ хойноос гоо түшиж байгаа юм шиг. Хойшоо ингээ түшигтэй байдаг энэ түшлэг. За ингээд дотор талд нь бол даацын порлоо орсон байгаа. Углааг нь ингээд аваад угаач нь ерөөсөө. Энд чинь хүүхдийн учраас байнга одоо норн тийш шүү дээ тийм. Байнга цэвэрлэх боломжтой байна. Одоо нэг ээжүүд бид нар чинь ойр зурдаг хүүхдээ өхүүлээ суухад нөгөө уугч, нөгөө памперс, салфетик тийм. Утас ч юм ойр зургийн юмнууд бол энэ халаасанда хий чинь. За тэгээд энэ хөхүүлтэр маань болохоор яг Монголдоо яг ганцхан манайх хийж байгаа маш их ажиллагаа ордог. Энэний порлооны зүсгийн тулд ерөөсөө айгүй их ажиллагаа ордог байгаа. Хүүлгээс гадна бас хүүхдээ ингээд нэг тэврээс суугаад хүртэл ингээд айгүй дэмтэй байх нь шүү дээ. Тийм. Энийг одоо зарим ээжүүд бол бүр манайхаас хоёрыг авдаг. Яадаг вэ гэхээр нэг нь бол гэртээ байдаг, нөгөөх нь машинд явж идэг. Энэ бол би бол нөгөө өдөр тутамдаа байнгын гадуур төвжрэл ингээд удаан цагаар ингээд хүүхдээ аваад явдаг. Тэнгуут нөгөө ээжүүд маань хүүхдийнхаа доор нөгөө хөхөндөө ойртуулах чинь илүү тухтай айлах чинь ингээд нөгөө хүртгээ нуглаад ч юм эсвэл ингээд үлгий даав хүнжил ингээд тавьчихдаг шүү дээ. Чихгүй энийг ингээд тавиа явахаар нэгдүгээрт холд замд хөдөө гадаа нөгөө бид нар аялдаг ш. Тэр үед хүүхд ингээд дэргээд нөгөө гидсэн төрөхгүй залхитаад авахгүй. Тэгээд дээрээс нь ингээд байнга хөлөө өргөд авахгүй учраас ээж тамар ингээд хойноос түшлэхтэй тэгээд яг ингээд гидгэр ингээд нуруу тэгш суух чинь бид нар хуйнч хөрөхгүй. Ээжд бол маш тухтай, хүүхдэд маш тухтай. Тэгээд зах зээл ер нь энэ ямар үнэтэй зарагдаж байгаа? За энэ болохоор одоо манайх бол яг 110,000 төгрөгөөр зарагддаг. Хэрвээ яг манайхтай ижил төстэй яг ийм даацын борлоотой ийм тэр гаднаас худлаж гадаадаас ч юм худлаж авъя гэх юм бол ерөөс 200,000 төгрөгөөс дээш үнэтэй ч юм уу дандаа тийм тэрнүүд байгаа. Манайх болохоор бусад тэрнээс юугаар онцлогтой гэхээр яг илүү нөгөө Монгол ээжүүд Аз хүний биеийн онцлогтой тохирсон. За шинэ Европт бол одоо Америкчууд бол илүү өндөр дэрэг хэрэгэлдэг. Мэдээж нөгөө өөрсдөө өндөр учраас тийм биднээс арай илүү өндөр учраас энэ өндөр байдаг. Яг бидний хувьд болохоор яг Аз эмэгтэйчүүд бол яг энэ 10-аас 12 цент бол хамгийн тохиромжтой. Бас эко байх талаасаа юм эко хотыг хэрэгэлдэг. За ингээ хөхүүлдэрээ бид нар чи нөгөө хүүхдээ аваад лагер цуслантаа явахтаа энд чинь таарах нэг уут байдаг учраас ингээ өөрийн гэсэн юм том ууттай ингээ сахаа аваа явчихна. Энэ уут маань болохоор нөгөө байгаль дээлтэй гялгар уут биш хөрсөнд амархан задардаг тийм уут байна. Байгаль ээжээ хайрлаа гэсэн тийм. Бас нөгөө ээжээгээ ураатай тийм. Өө соёлоо тэгч үнд бицэн үрстэй зориулваа гэж яасан сайхан хөхт юм бэ? Ээжээ брэнд гэдэг тийм Монголд үйлдвэрлэгдсэн. Тэгээд нөгөө ээж гэдэг утгаараа уутныхаа өнгийг цагаанаар сонгосон байгаа. Тэгээд илүү нөгөө гялгар уутнаас татгалзаад нэг удаагийн биш олон удаагийн хэрэглээтэй им эко торыг бол манайх бүтээгдэхүүнүүдэд бол ашигладаг байна. Манай 2019 оноос хойш энэ эко утыг Монголд үйлдвэрлэж эхэлсэн юм. Ер нь яагаад эко гэдэг юм гэхээр эко гэдэг тодорхойлолт нь өөрөө хямд үнэтэй байгальд ямар нэг хор нөлөө байхгүй хурдан задардаг байх юм бол энэ бол эко. Тэгээд за манайх энэний хүрээнд бол 2021 оноос хойш ээж брэндтэй хамтарч ут үйлдвэрлэж байна. Тухайн захиалагчийн хэмжээ өнгөнийхэн дагуу одоо энийг үйлдвэрлээд гаргаж өгдөг. Хөвгүүдэд зориулаад бас дараагийнхаа бүтээгдэхүүнийг гаргасан нь одоо энэ суран эдлэлийн бүтээгдэхүүнүүд маань байна. За сур бол мэдээж айлд байх нь тийм үү бүхнээс хол байлгадаг. Сурны үнэр өөрөө бас үнэхэр гайхалтай. За тэгээд сураар хийж болох одоо энэ хүүхдүүдэд домын чанараар ингэж бүтээгдэхүүн гаргасан. За энэ болохоор уурга хүүхэд ингээд дөнгөж төрсөн хүүхдүүд ингээ уйлагнаад унтдгүй юм байна л та. Тэр нь болохоор одоо эцэг хөхөд маань хүүхдийг адууга манаад байна гэж үзээд тэгээд аав нар маань энэ хүүхдүүдтэй уурга хийгээд тэгээд тэрэн доорн тавиад ингээ унтуулдаг ч юм ийм дом байсан. Тэгээд тэрний үднээс энэ уургыг одоо хийж эхэлсэн аав нартаа зориулаад. За тэгээ энэ чөдөр байна. Чөдөр болохоор Монгол эрх хүний бас чимэг болсон юм сурын эдлэлийн маань нэг тийм ээ. За энэ болохоор одоо гурамсан чөдөр гэж манай монголчууд их ярьдаг. За энэ бугуул болохоор Монгол эрх хүнд бас байх ёстой. Одоо 9 алдын бугуул өнтер гэж ярьдаг тий. За тэгээ дараагийнх нь энэ ташуур байна. Ногт байна. За хазаар байна. Хазаар болохоор за энэ одоо аав нар маань хүүхдүүдтэй одоо танин мэдхүй талаасаа эрх хүний чимэг болсон одоо адууны хэрэглэл наад хазаарыг яаж ашигладгийг тий хамгаа гэдэг нь айлын гэдэг юм ингээд танин мэдхүй талаасаа ингээд бас тайлбарлаад хилээ заад сургаад явах нь бас өв уламжлалт талаасаа ч гэсэн бас хэрэгтэй юм болов очтод ийм бүтээгдэхүүн бас гаргасан. За энэ бүтээгдэхүүн маань одоо ингээд багцуулаа гардаг.
Тэг. За энэ нь болохоор ингээд бас мөн адилхан л одоо эко цаасан уудтай тий бас байгаль дээлтэй гэж утгаараа ийм харьцагтай ийм савлгаатай бас манайхаас гардаг. Одоо хамгийн сүүлд гаргасан бүтээл маань айргны хөхөр. За айраг бол одоо эрт дээр үеэс хэрэглэж ирсэн манай Монголын одоо хамгийн сайхан цагаан эдний нэг тийм ээ. За манай айргны хөхөр бол одоо энгийн загвар болон одоо сэлбэртэй загвар гэж гардаг. За сэлбэртэй загвар нь болохоор захиалагчийн хүсэлтээр одоо ямар сэлбэртэй байх вэ гэдгийг нь одоо ярилцаа шийдвэрлээд ингээ гаргаж ус болно. За энгийн загвар маань болохоор ингээд хөхүүрнээсээ шалтгаалаад хөхүүрний хэлбэр төрснөөс шалтгаалаад ингээд гадна талын зах мод нь ингээ хийгдэд явдаг байгаа. За энэ дээр одоо ингээд тайлбарлахад за энэ одоо жишээлбэл айргны бүлүүр маань байж гэн тийм ээ. За айргаа бүлээд хийгээд хэрэглэх нь байна. За энэ одоо бэлэгдлийн чанартай маш олон зүйлүүдийг агуулсан ийм сэлбэртэй зах модтой ийм хөхүүр байж байгаа. За энэ хөхүүр маань өөрөө одоо 10-аас 15 литр хэмжээтэй орно. Одоо манай монголчууд сүүлийн үед одоо энэ хөхүүрийг нөгөө зөвхөн хөдөө хэрэглэдэг, зөвхөн одоо энэ гэрт, Монгол гэрт одоо нөгөө хан зүгээл хэрэглэдэг юм том хөхүүрээр төсөөлдөг. Одоо болохоор сүүлийн үед одоо жижиг байж болно тийм ээ. Айл гэртээ одоо орон сууцанд ч байна уу? Одоо ширээн дээрээ сайхан тавиад хэрэглээд ингээ хэрэглэж болохоор ингээ юм жижиг хэлбэрээр одоо гарч байгаа гэсэн үг. Энэ сэлбэр болохоор одоо сайхан алаг адуугаар хоёр талын сайхан сэлсэн байна. За тэгээ энэний бэлэгдэл нь болохоор одоо газар шорооны сайхан өнгийг оруулаад хөрсний одоо зүлэг ногооны сайхан одоо адууга манайх монголчууд ч сайхан дэлгэр цагт барьдаг. Тэр цагийг харуулсан ногоон сайхан зүлэг оруулсан байна. За тэгээд хөх тэнгэрийг оруулсан байна. За ингээд ийм бэлэгдэлтэй. Цагаан шонхор бол одоо монголчуудын эртээр үеэс сайхан бэлэгдэлтэй шоу болохоор одоо энэ захиалагчийн дагуу гэж орой дээр нь бас байрлуулсан байна. Хэрэглээний одоо зориулалтаар эндээ шургуулга хийж өгсөн. Шургуулга нь одоо энд нэг 2 хол орчхоор хэмжээний зайтай. Энийг ингээд татаад хэрэглэж байна. За энэ тамгнуудын учир болохоор одоо эртээр үеэс одоо адууг айраг хоёрыг бол одоо салгаж болохгүй. Тийм болохоор адууны тамгыг бол одоо оруулж өгсөн байна. За энэ тамгыг болохоор захиалагчийн хүсэлтийн дагуу ингэж 4 хаадын тамгыг оруулж өгсөн. Ингээд одоо манайх захиалагчийн дагуу сэлбэрийг хийж өгдөг. Хөхүүр маань нэг ойролцоогоор 20-30 хоногийн дотор гардаг. Одоо сүүлийн үед чинь их пивер сав хэрэгэлдэг. Тэр энэ хэрэглээг багасгах зорилготой. Тэгэл үндсэн арьс шир Монгол ах юм хэрэглэх нь одоо хүний биед ч гэсэн ач тустай. Суран эдлэл бол одоо монголчууд бол эртээр үеэсээ одоо ах хэрэглээндээ сурыг бол одоо хэрэгжилж ирсэн. За одоо сүүлийн үед бол бас баг зэрэг алдагдсан тийм ээ. Одоо энэ урт хойноос янз бүрийн олс давуу ашиглаад идэг болсон байна. Гэхдээ бас гайгүй манай монголчууд сүүлд сураг бас сайхан ашиглаад байгаа. За би болохоор яг баг хөдөө байхдаа л хахаан дэргэд имэйл одоо төхөрж явахыг хараал тийм ээ сур зүсэл байж явахыг хараал өссөн болохоор яалчгүй бас сурны үнэр бас цаанаас их сайхан байдаг. За тэгээд сураа аваад хаяа ажиллах хажуугаар ингээд сураараа ингээд хазаараа хийн, нохтоо хийн, шөдрөө хийн. За зарим үед бас манай дүүнэр бас туслаад ингээд хийдэг, явдаг. Өв уламжлалт талаасаа ч гэсэндээ одоо энэ суран эдлэл одоо манай монголчуудын одоо салшгүй нэг хэрэгсэл одоо хэрэглэл шүү дээ тийм ээ. За энийг одоо ингээд үр хүүхэд хойч үедээ одоо өвлүүлэн таниулж үлдээх нь одоо бидний бас нэг том одоо үүрэг хариуцлага болж одоо хүүхдүүдэд зориулсан ийм жижигхэн одоо танин мэдэх эцэг эхчүүдэд ч гэсэндээ хүүхдүүдтэй ингээд цааш сургам өв уламжлал болгоод таниулаад үлдээх зорилгоор ийм бүтээгдэхүүнийг манайхтай хийдэг байгаа.
манайх сэвлэг үрхий ослын тайд чимэглээс гадна мөн эдгээр эм цэцгэн чимэглэлүүдийг хийдэг. Төрсөн өдөр олон хүлээ авалт, хурим найр, ойн баяруудад зориулж цэцгэн чимэглэл хийдэг. Бид хоёрын мэрэгжил маань болохоор ерөөхдөө ландшафтны архитектор учраас илүү ногоон байгууламж, цэцэг зүйлэгтэй ойрхон байдаг учраас бид хоёр бас эдгээр чимэглэлийг хийхэд мэрэгжил маань илүү төлхөө бидэрт илүү тийм давуу талтай болж өгдөг. За одоо жишээ нь цэцгэн чимэглэл маань саран хэлбэртэй. Тэгэхээр илүү залуу хосуудад хурим найрны үед бол илүү тохиромжтой байдаг. За энэ эрвээхэй чимэглэл энэ жил болохоор ер нь чимэглэлийн тренд бол баантик болон эрвээхэй зөнхөлж байгаа. Тэгэхээр манайх яг нөгөө гадаадад болон олон улсад яг ямар чимэглэл илүү тренд болж байна тэрнийхээ дагуу манайх эрвээхэй чимэглэл хийж байгаа. Манайх дан энэ чимэглэлээ болохоор дан эм цэцгээсээ гадна бас юм гоё гэрэлтүүлэгтэй хослуулж өгдөг. Ингэснээрээ ямар ч орчинд ингээд тайзыг илүү гоё өнгөлөг гэрэлтэй зураг авахлах тийм таатай орчныг бүрдүүлж өгдөг байгаа. Хэрэглэгчийн захиалагчийн хүслийн дагуу манайх хүссэн өнгө, хэлбэр, төрх зохиомжоор манайх бол чимэглэлүүдээ хийж өгдөг байгаа. Дотооддоо өөрсдөө хийж болох боломжтой зүйлсүүдийг залуучууд маань ингээд өөрсдөө сэтгээд өөрсдөө ингээд бүтээх нь бас нэг их орондоо оруулж байгаа тий хувийн нэмэр юм болоо гэж бас боддог байгаа. ээж брэнд маань олон сайхан ээжийг баярлуулж нийгмийн харилцааны өрөөнд хийжсэн маш олон ажлууд байдаг гэсэн. Энэ талаар тодруулъя. За манай ээж брэнд маань болохоор яг нэг хөвхүүл тэрээрээ улсын болон хувийн эмнэлгүүдэд бол нийгмийн хариуцлагын хүрээнд яг өөрсдийнхөө боломж болцоороо яг төрөх тасагт нь бол бэлгэлж ийсэн. Мөн их нэран сувлал буюу сархуу эмнэлгийн яг бүх өрөөнд одоо манай хөвхүүл тэрнүүд бол байдаг. Тэгээд мөн бас ээжүүдтэй бас заавал албан байгууллагаар дамжихгүй бэлгэлж баярлуулж ийсэн. Хөл няран дээрийг хэрэглэсэн ээжүүд маань ер нь сэтгэл ямар байдаг вэ? Манай хөвхүүл ээжийн дээр болохоор бүр ээжүүд үнэхээр үнийш туслаханд байж чаддаг. Тэгээд тэр дэрийг хэрэглээд өөрт нь таатай байсан учраас эргээд найздаа мөн эгчтэй тий эмэгтэй хүмүүс зөвлөдөг. Тэгээд нөгөө худалдаж авч байгаа хүмүүсээ эргээд холбогдохдоо манай найз хэрэглэж ийсэн, манай эгч хэрэглэж ийсэн үнэхээр эвтэйх юм билээгээд ингээд амаас ам дамжаад яг манай хөвхүүл тэрийг эргээд хэрэгэлдэг, захиалж авдаг. Та хоёр маань одоо оролцож байсан үзэсгэлэн худалдаа ярангууд ер нь юу байгаа? Энэ хугацаанд ер нь хийсэн бүтээлээр авч яасан шагнал урамшуул ер нь байдгүй. За манайх болохоор нүүдэлчин фестивалд 2 жил дараалж оролцсон. Мөн энэ жил болохоор төв төмний цэнгэлгээд Төв аймгийн Алтан болог суманд болсон бүзэсгэлэнд оролцсон. Нүүдэлчин фестивалд болохоор урьдчилан жил хамгийн анх оролцсон. Тэгэхэд болохоор яг хүүхдийн төв номын сангаас хуцтаад манайх руу за танах болохоор яг юм сэвлэг үрэх ёслолтой холбоотой яг юм цогц үйлчлэл хийд юм байна. Тэгээд энийг ингээд залуу гэр бүлүүдэд залуучуудад одоо ингээд сэвлэг үрэх ёслолын зан заншлыг тухайн ингээд гой сургалт семинар тавиач гэгээд тэгээд бид нар хоорондоо ярилцчаад очиод нөгөө залуучуудаа гой тийм сэвлэг үрэх ёслолынхаа сургалтыг бол тавьж исэн. Энэ жил болохоор манайх бас энэ өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээр нүүдэлчин фестивалд бас амжилттай оролцсон байгаа. За шагналын үед болохоор одоогоор яг хараахан бол шагнал байхгүй. Гэхдээ эргээд яг хэрэглэгчдийн маань одоо ингээд амнаас ам дамжсан гоё магтаалын үг урам яг энэ бүхэн манайд битээр дал гоё шагнал шиг санагддаг. Бусдаас бас юугаараа ялгарах, юугаараа онцлогтой байх вэ гэдэг дээр илүү анхаардаг. Тийм учраас илүү их одоо нэг нарийн ажиллагаа, одоо зургийн хувьд, сэлбэрийн хувьд, за материалын хувьд ч гэдэг юм илүү их сэтгэлээ шингээж бүр тэрэн дээр ажиллаж зурааштайгаа, ойдлчинтойгоо, дизайнертайгаа ярьжгаад илүү тийм гоё нарийн хийцтэй, тэгээд нэг хүний сэтгэлд хүрсэн тийм гоё сэтгэл зүрхээ зориулж хийдэг учраас бусад загваруудаас илүү онцлог юм болов. Үйл ажиллагаа маань ерөнхийдөө дандаа кластерын хэлбэрээр явагдаж байна тийм ээ. Манайх болохоор бүтээгдэхүүнүүдээ Монголдо яг энэ үйл ажиллагаагаар эрхэлдэг тий ойдлчин ихчээрээ эргээгээд яг энэ хэвлэлийн яг дотооддоо хэвлэж байгаа хэвлэлийн компаниар мөн одоо уутаа ингээ бүх зүйлүүдээ ингээ кластер болгоод яг өөртөө илүү бие нэгэ дэмжих байдлаар ингээ хоорондоо хамтарч ажилладаг. Тэгэхээр та хоёрын маань цаашдын зорилт төлөвлөгөө алсын хараа ер нь юу вэ? Бид тэр илүү өв уламжлал талаасаа дагнаад одоо манайх ингээ 24 дүртэй энийг болохоор ирээдүйд бид тэр илүү хүүхд рүү чиглүүлээд гоё хүүхдийн нэг байнга тоглоомын хэрэгсэл одоо чихмэл тоглоом ч юм уу те одоо наадаг эвлүүлдэг гэдэг илүү тийм тоглоомын төрөл рүү бас орё гэж төлөвлөж байгаа. Манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт гэдэг их оронч Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Их оронч Монгол хүн гэдэг нь яг Монголдо өөрийнхөө хийж чаддаг зүйлээ сайн хийх, түүнийг дэлгэрүүлэх, түгээх ч юм уу те. Одоо битэрийн хувьд болохоор илүү өв соёллоо харуулсан бүтээгдэхүүнүүдээ хийдэг. Энэ нь эргээд одоо Монголдо оруулж байгаа битэрийн хувь нэмрэн болов гэж боддог. Яалчгүй л одоо эх орны маань ирээдүйн инхри бяцхан өрсөөс л эхэлсэн шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Одоо бидний хүүхдүүд чинь бидний Монголын ирээдүй. Тэгэхээр энэ хүүхдүүдийг илүү гоё тийм дархлаатай, Монгол дархлаатай өсгөх тулд бид нар багаас нь энэ өв соёлоо таниулж, мэдүүлэх нь болохоор яг эцэгчүүд бидний
гайхалтай үүрэг, хариуцлага тийм. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр та хоёртаа бас цаашдынх нь ажлын үест томоостой амжилт хүсье. Хийж бүтээж байгаа хүүгийн сайхан үйлс нь улам цаашаа дэлгэрч хөгжиж эх орны маань ирээдүй өнгөлөг гэгээтэй болцоо гэж хүсэж байна. За баярлаа. Ингээд үндэсний дархлаа болсон өв соёлоороо ангарч хойч ирээдүйд түүчээлэн яваа. ээж брэндээс эх оронч Монгол нэвтрүүлэг хүрлээ. Баяртай үзэгчдээ.